Хай. Шинэ 7 биш 2-7 хоногийн энд хүргэе. Өнгөрсөн 7 хоног бичлэг хийгээгүй шалтгаан байна. Хагас сайнд найзтайгаа ууланд гараад тэнгуүтээ бүтэн сайнд нь бий болорч хөвтээд тэгээ ерөнхийдөө бол яг өнгөрсөн 2 амралтын өдөр би маш их ядарсан болохоор бичлэгээ хийж чадаагүй. Гэтэ ер нь бол яг хүнээс уушлахгүйгээд авч шалтгаан биш л дээ. Яагаад гэвэл яг амар тэсэн ядан хүлээдэг хүн байгаа болов байхгүй болов сайн мэдгүй байна. Гэтэ хэрвээ амар өөрийгөө ихэд утсан дээ. Хэрвээ хүлээж өгсөн хүн байгаа бол авчлаарай. Өнөөдөр эмчтэн сэдвэн юу вэ гэхээр би кино болон ном хоёрын хоорондын ялгаа. Гэтэ яг тэр нь миний хувьд яг ямар ялгаатай талаар яг өөрийгөө яг ерөөсөө бэлдэггүй. Тийм болохоор илүү энэ бичлэгийн үеэр өөрийнхөө сэтгэл доторхыг уудалж гаргаж ирээд яг би энэ хоёр зүйл яагаад ийм амар дуртай байд юм бэ гэдгээ ер нь бол мэдэх гэж оролдох болно. Тэгээд яа энэ бичлэгийг хийх болсон бэ гэхээр нэг хүн миний нэг бичлэгүүдийн нарын комент хийсэн баггүй юу? Би одоо уншия. Өөрийн чинь ном болон кино хоёрын ялгаа юунд гэж боддог вэ? Би маш цөөхөн ном уншиж байсан. Харин кино болон аним үнэхээр их үздэг. Надад бараг ялгаагүй санагдаг. Харин ч кино сайхан хөгжимтэй, дүрслэлтэй санагдаг. Гэтэ би ном их уншдаггүй болохоор ингэж боддог байж магадгүй. Ном илүү өөрийн төсөөллийг бий болгоход тусалдаг юм болов уу гэж бичсэн байсан. Тэгээд өнөөдөр би амар муухай хүмүүсийг доош нь хийж ярьж магадгүй. Гэтэ угаасаа яг миний эго угаасаа тийм амар муухай өндөр байхгүй. Тэгэхээр ойлгоорой. Ном нь киноноос илүү их дүрслэлтэй. Чи номын унших юм бол киноноос илүү дээр гэж ярьдаг хүмүүс яг үүндээ уран зохиолын ном уншдаг. Гэтэ тэр дундаа зүгээр юм фикшн нол ном дундаас яг нөгөө нэг тийм 50 Shades ч юм уу тий. Яа 50 Shades ч юм уу аль эсвэл нэг тийм үйл явдал дээр тулгуурсан ном их уншдаг. Тэгээд тэр нь кинон дээр буухаараа мэдээж олон хэсэг хасагдaltaгүй яах вэ? Тэгээд кинон дээр буусан юм нь номноосоо өөр байна гэж ярьдаг хүмүүс байдаг. Тэд нар нэг хөвчлэн юм адал явдалтай зохиол ч юм уу, ер нь нэг тийм романс зохиол, романтик комеди зохиол ч юм уу, тиймэрхүү зохиол уншдаг хүмүүсийн хувьд номноос сэтэлсэн кино хийх нь кино хийгээд тэр киног нь үзэх үед мэдээж яаж болсон номноос нь шал өөр дутуу ямар нэгэн байдлаараа ер нь номыгоо гүцгүй санагддаг. Гэтэ илүү өндөр түвшний ном. За яг энэ яриаг минь уучлаарай. Гэтэ үнэхээр илүү өндөр түвшний ном уншдаг. Одоо жишээ нь Достоевский Манаг гэдэг зохиол байгаа шүү дээ. Idiot. Тэрнээс Акира Куросава сэдвсэн кино хийжсэн. Яна би буруу хэлсэн үү? Акира Куросавагийн кино л гэж би санаад ахаа. За би хайж үзнэ. Яа ашгүй дээ яа тийм миний үзсэн тэр кино Акира Куросавагийн хүн байсан бэ. За Акира Куросавагийн найруулсан Idiot ч юм уу тий. Яг тиймэрхүү киног үзэх нь амар сонирхолтой байдаг. Үнэхээр сонирхолтой байдаг. Яагаад гэвэл тэр зохиолчийн Манаг гэдэг зохиолоороо гаргахыг хүссэн хүнийг киноны найруулагч өөрийнхөө харсан өнцгөрөө яаж дүрсэж гаргасан байна уу гэдгийг харахад амар гоё сонирхолтой байдаг. Тэгэхээр утга зохиол гэж вэ? Уран зохиол гэж вэ? Уран зохиол гэхээр илүү тийм уран гоё чамин яруу үгнүүдийг ашигладаг ч юм уу тий. Нэг тийм гоё яадаг. Утга зохиол нь яг юм тухайн бичиж байгаа зүйлийнхээ утга руу илүү их өнгөсөн зохиол байдаг байхгүй. Тэр тал дээр яалчгүй Достоевский байна, Франц Кафка байна, Чарльз Буковский байна. Эдгээр хүмүүс яг хүмүүсийн зохиол нь өөрөө юм утга зохиол жанр гэж хэлж болохгүй хаа. Утга зохиол руугаа чиглэсэн юм өөрийн гэсэн утга учиртай байдаг учраас тэрүүнийг нь хүн өөр хин нэгэн бүтээлч хүн яаж олж хараад тэрийг бүтээлдээ яаж оруулах нь амар сонирхолтой байдаг. Миний сонирхлыг үнэхээр их татдаг. За. Тэгээд Акира Куросава бол угаасаа Idiot киног бүр амар гоё харуулж өгсөн. Хамгийн гол нь энүүнийг Японы уур амьсгал руу бүр яг үнэхээр тэр хүн нь Япон хүн байсан юм байна.
Мааны гол дүр чинь Япон байсан биш үү гэсэн сэтгэл төрүүлэхээр хэмжээний тийм өөрийнхөө их орны хөрсөндөө буулгасан байсан байхгүй. Тэгээ би яг Акира Куросавагийн Идиотоос би Япон монтон олж харсандаа үнэхээр баяртай байдаг. Тэр киноны хувьд бол кино номоо гүцдэггүй, их зохиолоо гүцдэггүй гэж ярих нь яг үндэ утгагүй байхгүй. Яагаад гэвэл тэрүүнийг найруулж байгаа хүн өөрийнхөө бүтээлч өнцгөөсөө тэр бүтээлийг хэрхэн гаргаж байгаа нь айгүй хамаардаг. Яа баяраагаа байна те. Энэ хүн яг киноноос өөр тайзны уран бүтээл гэдэг утгаараа л да. Гэтэ гимзэмийг ямар гоёор тайзны зохиол болгож гаргаж тэгээ тэр нь бүр үнэхээр гайхамшигтай яг театрын зохиол болгоод хуурчихсан шүү дээ. Тэр яг баяраа гэдэг хүний нүдээр харагдаж байгаа тэр зохиол байгаа байхгүй юу? Тэгээ энэ мэтчлэн бүтээлч хүмүүс бүтээлч хүнийхээ бүтээлийг хараад тэндээсээ төрсэн сэтгэлдээ ямар нэгэн юм бүтээж ийна гэдэг нь үнэхээр сонирхолтой. Тийм болохоор би ингээд наач чи киноны бити үзээ номын унш хамаагүй дээрмэр гэж ярьдаг хүмүүс надаа яг үндэ тийм яг уншигчийнхаа хувьд жоохон доогуур төвшний хүмүүс шиг санагддаг уучлаарай. Гэтэ хатуухан хэлэхэд тийм байдаг. Лолита Набоковын Лолита гэд зохиолыг Кубрикийн нэг Лолита байдаг. Дахиад нөгөө хүн химэлээ. Хүмүүсийн нэр хэвээр цээж чаддгүй. Гэтэ би та хэдэд юм хоёр нэртэй болгож өгөхийн тулд хайж үзнэ. Adrian нэг гэсэн юм хоёр хувилбар байдаг байхгүй. Хоёр лолитагаас хоёулангаас нь шал өөр лолитануудыг олж хардаг. Хоёр лолитагийн хоёулангаас нь шал өөр хамбартыг олж хардаг. Кубрикийн лолита дээр хамбарт илүү тийм им дотроос шаналсан тэгээ хамгийн гол нь юм тайлбар тавьж байгаа хөөрхийл дээр хүний дүрээ илүү ингэж надад тодорч харагдаг бол өмнөх тэр лолитагаас нь хамбарт илүү юм гаж яг илүү тийм муухай хүн гэдэг нь илүү юм тодор мэдрэгдэг. Тэгэхээр лолитаг ч гэсэн хоёр өөр хүн шал хоёр өөр биш ч гэсэн тодорхой хэмжээнд нэлээд өөр өнцгүүдээр олж харж болж байгаа байхгүй юу. Тэгэхээр номноос сэдвэлсэн кино заримдаа сайн байна, заримдаа муу байна. Гэтэ тэр номыг тэр найруулагч тэр хүн яаж өөрийнхөө нүдээр олж харсан түүнийгээ тусгаж байгаа гэдэг нь үнэхээр сонирхолтой байдаг. Тийм болохоор номноос сэдвэлсэн киноч гоё, номч гоё, ном нь мэдээж гоё. Гэтэ тэрүүнийг тэр хүний харсан өнцг нь ямар байна гэдгийг мэдхэн ч гэсэн гоё байдаг. Тийм мэдээж кино бол ийм дүрслэлтэй гоё байдаг шүү дээ. Тэр утгаараа бол номноос сэдвэлсэн киног би яг номыгоо хүсэхгүй бол гэж хэлдэггүй. Харин ч илүү гоё юм маш гоё сонирхолтой концепт болж өгдөг. За тэгээд энэ хүн маань ингэж асуусан байсан. Кинон илүү юу лээ? Кино сайхан хөгжимтэй дүрслэлтэй санагддаг. Гэтэ би ном их уншдаг болохоор тэгсэн байх гэж хэлсэн. Энэ дээр яг кино бидэнд ийм дүрслэлтэй хөгжимтэй санагддаг ч гэсэн яг энэ хүний хэлж байгаа ном илүү өөрийн төсөөллийг бий болгоход тусалдаг гэдэг нь үнэн байхгүй юу? Энтэй бол би үнэхээр санал нийлж байна. Яагаад гэвэл ном яг зөвхөн тохон орчин нөхцөлийг одоо ийм хаврын өр орсон өдөр энэ тэндгүү цэцэг дэлгэрсэн ч юм уу иймэрхүү юмнуудыг ингээ унших үед кинон дээр бол зөвхөн юм жижигхэн фрейм маягаар харагдаад нүдийг ингээ баясгаад өнгөрн тэр зүйл ингээ толгойд үлдэхүү гэдэг нь бас сонин. Үнэхээр гоё фрейм байвал үлдэн ш хараа. Тэнгүүтлээ тэр номоор уншихаар илүү юм дотроо төсөөлөн боддог болохоор тийм илүү гоё мэдрэмжийг төрүүлдэг. Яг энэ мэдрэмжийг би Little Prince гэдэг кино болон номноос нь мэдэрч байсан байхгүй. Гэтэ тэр нөө хүүхэлдэйн кино шүү дээ. Тэгэхээр хүүхэлдэйн кинон дээр одоо ингэж харуулж байгаа дүрслэлүүд нь үнэхээр гоё байсан. Яг тухайн хүн ингэ гараараа зурдаг учраас яг юм бодит биетээр байдаг зүйлийг бүтээхээс илүү гараараа зурх нь амархан гэж хэлэхгүй ч гэсэн ямар ч гэсэн юм боломжгүй юмыг бол гараараа зураад бүтээх боломжтой дээ шүү дээ. Тэгэхээр Little Prince дээрх дүрслэлүүд яг номныхоо хэмжээнд хүрэхгүй ч гэсэн энгийн киноноос хамаагүй дээрээсэн. Гэтэ ингээд дүрслэлийн номыг уншихад илүү
амар гоё ингээд төсөөлөн бодоход илүү их гоё байсан. Яг тэр бизнес гэдэг хүн яг ямар хүн байна мэн гэдгийг ингээд төсөөлөхөд илүү гоё байсан. House Moving Castle ч гэсэн би дээр нэг номын уншиж үзээхгүй. Тэрэн дээр ч гэсэн ингээд толгойд молготын дүрслэл нь илүү юм гоё тод байсан. Гэтэ яг энэ төсөөллийг яг зүгээр үгээр хязгаарлаж боломгүй юм шиг санагдсан. Яагаад гэвэл зөвхөн төсөөлөл гэлтгүү энэ толгойд суулгаж байгаа үзэл санааныхаа тал дээр ч гэсэн кино илүү ингэж хүчилж чихэж оруулдаг юм шиг санагддаг. Яг энэ тал дээр жижиг ингэж хэлсэн байдیں۔ The film is such a perverted art. Буюу нэг юм гажиг урлаг юм. Энэ нь бидний юу хүсхийг зааж өгдөг. Юуг хэрхэн хүсхийг зааж өгдөг, ингээд чиглүүлж өгдөг. Яг ингээд бидний хүсэл өөрийн хүсэл байх ёстой шүү дээ. Гэхдээ кино хизээч тэр сэдвийн тухайд ингээд гаргаж байгаа санаагаа бидэнд ингээд эрх чөлөөтэй байдлаар үлдээж өгдөггүй. Яг ингээд хүчээр бидэнд ингэж тусгаж өгдөг гэсэн санаа жижиг хэлсэн байдаг байхгүй. Энэ pervert буюу гаж гэдэг нь яг ийм гаж хандлага ч юм уу ийм гэдэг утгаараа биш. Лаканы нэг юм үзүүлээд байхгүй юу? Perverted, neurosis, тэгээ psychotic гэдэг ийм 3 төрлийн хүн байдаг гэж Лакан үзсэн байдیں۔ Тэр нь яадаг вэ гэхээр за би та нарт яг тайлбарлаж өгье. Бодит байдал болон санааны ертөнц гэсэн ийм хоёр ертөнц байгаа. Бодит байдал дээр энэ нийгэмд бий болсон үзэл санаанууд, нийгэмд бий болсон ийм хүсэл мөрөөдөл, тэмүүллүүд ч юм уу тий нийгэмд байдаг юмнууд санааныхт нь мэдээж тэр хүний өөрийнх нь дотроос урган гарч байгаа нэг юм ертөнц гэх юм уу? Нэг юм бодол санааны юм багц цуглуулгууд. Энэ хоёрын ингээд тэнцвэрээс нь хамаарат би буруу тайлбарлаж яж магадгүй шүү. Гэтэ яг миний ойлгосныг нь ахгүй. Энэ хоёрын тэнцвэрээс хамаарат яг энэ гурван бүлэгт хамаарч болдог. Неврозис хүмүүс бол яг энэ хоёрынхоо дунд гацчихсан аль нь л очихоо мэдэхгүй. Яг нэг талаас өөрийнхөө ингээд дотроос урган гарч буй тэмүүлэл буюу desire ингээд дагмаар байдаг ч гэсэн нөгөө талаас энэ нь нийгэмд бий болсон ингээд яг орчин тойронд байдаг үзэл санаануудаас зөрөөд байдаг. Энийгээ дагах гэхээр дотроос нь урган гарч байгаа тэр desire нь ингээд боогоод байдаг. Тийм болохоор энэ хоёрын гол тавчуулагдаад яхаа мэдэхгүй байгаа хүнийг невроз гэдэг. Энэ хүн ихэвчлэн яадаг вэ гэхээр энэ хоёроо алийг нь сонгож чаддгүй гэхдээ аль тоохгүй байгаа юм шиг жүж хэлдэг. Тэгэд энэ тухайн хүндээ үнэхээр хэцүү байдаг тийм хүн. Psychotic хүн угаасаа та ойлгож байгаа. Энэ хоёрын энэ тал руугаа хазаасан хүн. Энэ дээр нэг тийм жишээ байдаг байхгүй Julian Demetrius гэдэг хүний бичлэг дээрээс би харж байсан. Нэг эмэгтэй сэтгэл зүйч рүү залгаад бурхан над руу залгаад байна гэж хэлдэг байхгүй юу. Тэгээд сэтгэл зүйч нь бурхан тань руу залгах ямар ч боломжгүй шүү дээ гэдгсэн чинь нөгөө эмэгтэй би мэдчихлээ л да ямар ч боломжгүй гэдгийг. Гэтэ тэр яагаад над руу залгаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тим хэмжээний psychotic гэсэн. Бодит ертөнцийн хэмжээ, бодит ертөнц дээр байдаг ингээд бодол санаа юу болох, юу болохгүй, юу боломжтой, юу боломжгүй гэдэг зүйл тэр хүн ямар ч хамааралгүй тэр хүн яг өөрийнхөө оюун санааны ертөнцид, өөрийнхөө бодол санаа, өөрийнхөө төсөөллийн ертөнцид аль хэдийн живэд орчихсон энэ зүйлийгээ тэр чигт нь орхичихсан байгаа хүн. За мэдээж кино perverted гэдэг нь илүү ийм хатуу чанд яг ингээд би байгаа юмыг ингээд өөр дээрээ тусгаж авдаг. Одоо энэ нийгэмдэр би болчихсон байгаа хамгийн том жишээ нь Андрю Тейт штэ. Яг ингээд нийгэмд би болчихсон байгаа аз жаргалтай хүн гэж ямар хүнийг хэлэх үү, амжилттай хүн гэж ямар хүн хэлэх үү. Яг ингээд яг орчин цагийн нийгэмд нэг тийм тодорхойлтууд байгаа штэ. Мөнгөтэй, төгрөгтэй, хүчтэй, өөрийн гэсэн хүссэн авчдаг иймэрхүү бэлэн байгаа үзэл санаануудад дуртай энэ талаар бодохыг ч хүсдэггүй хүнийг perverted гэдэг. Тэгэхээр кино бол хүнийг илүү perverted тал руу тухайн санааг суулгаж өгдөг урлаг гэж жижиг хэлсэн байгаа. Яг энэ хүний хэлсэн ном илүү өөрийн төсөөллийг бий болгоход тусалдаг юм болов уу гэдэг нь бол яг энэ тал дээр бол надад үнэн юм шиг санагдав. Киног үзээд яг тэр найруулагчнуудээр тийм Lolita ч гэсэн Kubrick-ийнүүдээр олж харах гэдэг кино. Black Swan гэдэг кино байна тий. Darren Aronofsky-ийнүүдээр бас ингээд Black Swan-ыг харах гэдэг. Тэнд тэр Нина гэдэг эмэгтэй
хар багаас нь ээж нь яаж ингэж манипуляц хийж өсгсөн гэдгийг Даррен Аронофски өөрийнхөө ингээд камерныхаа дурангаар илүү ингэж харуулах гэж хичээдэж штэ. Тэгвэл яг энэ дурангаар нь бид нар олж хараад байдаг байхгүй юу? Тийм болохоор Нина ч гэсэн яг үнэндээ тэр зүйлд ингээд шунан тэмүүлжсэн энэ төгс төгөлдөр зүйлийг бүтээх гэсэн урлагийн хүн гэдэг ийм маш том фактыг бид нар ингээд орхигдуулаад Нинагийн ээж гэдэг энэ өнцөг рүү яг Дарренны дуран чиглээд байгаа учраас Даррен Аронофски угаасаа ийм obsession буюу ийм донтолт гэдэг зүйлийг илүү ингээд кинонууд амар тусгаж харуулдаг шүү дээ. Тэгэхээр яг тэр obsession гэдэг талаас нь яг Даррен Аронофскийн дурангаар ингээд киног нь хараад байдаг байхгүй Black Swan. Яг энэ мэтлэн гэсэн. Найруулагч энэ киногоороо юу хэлхийг хүсэн ихэнх үзэгчид яг тэр хэлхийг хүснээр нь л олж хардаг турхаан кино. Найруулагч одоо жишээ нь манай урт хөршийн хүмүүс үнэхээр муухай сэжгийн гэж харуулахыг хүссэн бол бид киноны төсөлд яг тэр хүмүүс яг тийм гэсэн бодолтойгоор гарч ирдэг. Тэгэхээр жижиг эндээс яаж сэргийлэх вэ гэж ярьсан бэ, үзсэн бэ гэхээр ерөөсөө үзэгч бол шүүмжлэлтэй сэтгхүүтэй байх хэрэгтэй. Тухайн киног өөрийнхөө зүгээс шүүмжилж чаддаг байх хэрэгтэй. Тухайн кино өөрийнх нь бодол руу ингэж хүчээр явж орохоос сэргийл. Яг Inception дээр манай хүн хинэрийнхээ бодол нэг ингэ санааны өөр суулгад штэ. Яг тухайн найруулагч чиний толгой дотор яг ингэх гээд байгаа байхгүй юу? Тэг санаа суулгах гээд байгаа шүү. Тийм болохоор энэ зүйлээс ингээд өөрийгөө сэргийлэх хэрэгтэй. Өөр хүмүүсээс өөрөөр тухайн киног олж харж байгаа да битгийч. Хүмүүсээс өөрөөр тухайн киног олж харж байгаа болохоор би бусдаас өөр байх гэж хичээж ийн гэж бити бод. Хэрвээ чи үнэхээр тухайн зүйлээс ийм арай өөр зүйл олж харсан бол харин чи найруулагч чиний толгойд суулгах гэсэн санаанаас зүгтэж чадсан байна гэсэн. Нэг иймэрхүү. Юу ярьчихлаа. Яг ингээд бэлдэхгүй ярьсан юм угаас ингэдэг байхгүй. За. Тэгэхээр кино бол perverted art. Найруулагч бидний тархин суулгахыг хүссэн санаа яг киногоор илэрч яадаг. Кино илүү ингээд бидний толгойроо ингээд хүчээр чихэж санаагаа оруулдаг тийм perverted төрлийн арт байхгүй. Харин ном уншиж байгаа хүн илүү удаан хугацаанд үүнтэйгээ хамт байдаг. Киноноос илүү. Тэгэд илүү удаан хугацаанд хамт байдаг учраас илүү удаан хугацааны турш танин мэдэж чаддаг. Үг бүрийг нь мэрж ингэж идэж уншдаг. Кино бол ингээд сцен хоорондын шилжилт ингээд сценээр нь бид нэр идэж байгаагаа ч мэдгүй хоолоо нөгөө хумсргүйгээр идэх ингээ хоолоо маш сайн зажилж идэх хоёрын ялгаа гэх юм уу? Тухайн одоо санаан дээр энэ санааг кино үзэх юм бол би яг ингээд маш хурдан идээд тэгээд тухайн хоолынхоо амтын ч мэдгүйгээр нэг мэдсэн чинь гэдэс зүрээд садчихсан байдаг. Тэгээд түүнийхээ дараа би ямар хоол идчих вэ гэж боддог. Ийм хурдан. Харин ном надаа яг илүүтэйгээр юм удаан зажилж идэж байгаа юм шиг санагддаг. Тэгээ ингээ баг багаар үг бүрээр нь мэрж унших тусам энэ тэндээс нь зохиолчийн хэлэх гэсэн санаанаас нь янз бүрийн цоорхонууд гарч ирдэг байхгүй юу? Тэр цоорхойг тухайн уншигч олж харж чаддаг. Ингээ удаан уншиж байгаа учраас тэгээд тэр цоорхонуудын ачаар тухайн хүндлүү тархинд нь зохиолчийн санаа ингээд явж орохоос сэргийлж тухайн хүн чаддаг. Тийм болохоор ийм маш олон номноос шал өөр кинонууд гарч чаддаг. Яагаад гэвэл ном бидний юунд desire хийх, юу хүсэх, тэмүүлэхийг, тухайн санааны талаар юу бодохыг ерөөсөө зааж өгдөггүй. Яг энэ тал дээр ном илүү дээр юм шиг санагддаг. Яг юм мэдээж гэтээ кино үзэгчийнхээ хувьд боловсрлоод ижлүүлээд тэгээд найруулагчийн өгөх гээд байгаа санаанд анхаарахгүйгээр тухайн киног ийм илүү шүүмжлэлтэйгээр шүүмжлэлтэй гэдэг нь ингээд бүр секунд болгон дээр энэ ямар алдаа гарах гээд байна гэж ингэж харах гэхээсээ илүү энэ гаргаж байгаа санаа болон энэ сценээр өгүүлэх гэсэн зүйл тэгээд энэ шилжилтээр өгүүлэх гэсэн зүйл цаанаага дүрслэл тэгээд энэ нарын тайзны засал ч юм уу эдгээр зүйлсийг нь хараад ингээ өөрийн ойлгохыг хүссэн зүйл олж авч чаддаг болчих юм бол кино ч гэсэн яг үндэ чиний шал өөр зүйлийг олж харж эхлэх тийм их сурулж болох боломжтой. Тэгэхээр кино үзэгчийнхээ хувьд өөрийнхөө ингээд боловсролыг илүү дээшлүүлэх юм бол кино чиний тархин руу явж орохоос сэргийлж чадна гэсэн. За, эцэстний хэлэхэд ном болон кино
Ном бол хичнээн ном гайхамшигтай түрүүний хэлсэнчлэн юм илүү төсөөлөн бодох боломжийг бий болгодог. Илүү тийм бидэнд орон зай эрхчлөлөг болгодог. Ч гэсэн ном бол ном яг үүндээ үгээс хүчсэн зүйл шүү дээ. Гэтэ үг гэдэг зүйл чинь яг тухайн хэл дээр л уншиж байгаа зүйл гэдэг чинь шал өөр аахгүй. Бид нар таг миний ингээд бичлэг мэдэн штэ. Ингээд гарч байгаа үг болгон энэ тухайн нэг үг байлаа гэхэд тэр үгийг хэл болгонлоо орчуулах боломжгүй байдаг. Өөр тухайн улсын нөхцөл байдлаас хамаарат, тухайн улсын соёлоос хамаарат, тухайн улсын байгаль орчноос нь хамаарат, өвлөгдөж ирсэн ийм аж ахуйгаас нь хамаарат тэр үг өөр улсад ерөөсөө оршин тогтнох боломжгүй байх боломжтой байхгүй. Тэгэхээр бид хоорондоо ч ингээд үгээр яг ингээд 100% ойлголцож чадах төвшний биш байж орчлон ертөнцийг яаж ингээд үгээр зүгээр л үгээр илэрхийлж чадах юм бэ тийм үстэй. Тийм болохоор үг гэдэг зүйл, зохиол гэдэг зүйл, уншиж байгаа зүйл гэдэг хичнээн гайхамшигтай ч гэсэн хизээж орчлон ертөнцийг бүхэлд нь яг ингээд дүрслэн гаргах чадваргүй байдаг байхгүй юу? Яг ийм sublime зүйлийг ном руу оруулахад яг хүний чадвар үнэхээр дутна. Бүр хамгийн агуу зохиолч ийм орчлон ертөнцийн хамгийн ийм sublime зүйлсийн талаар ингээд яг үнэхээр яг тэр зүйлийг яг байгаагаар нь болгож чадахгүй байхгүй юу? Харин кино чаддаг. Киноноос үнэхээр ийм мэдрэмжийг авч чаддаг. Яг нь номон дээрээс ч гэсэн ингээ огсон, сайхан гоё тэгээд ингээд толгой эргүүлсэн ингээд гайхмаар бүр гайхамшигтай мэдрэмжүүдийг олж чаддаг ч гэсэн ингээд кино үзэх үеийн зарим нэг сцен тий ингээд яг нүүрлөө ингэж орж ирж байгаа тэр мэдрэмж яг ингээд кино болон аним ч юм уу яг үүнээс олж авч чадах тэр мэдрэмж гэдэг зүйл юм sublime байхгүй юу? Бүр би хамгийн том жишээ нь Dead Parrot гэдэг аним байдаг байхгүй юу? Тэр аним дээр нэг хүү өөрийнхөө дүүг алсан хүнийг алаад нөгөө нэг мөрдөгч нь болохоор өөрийнх нь эхнэрийг хөнөөсөн хүнийг алаад тэгээд тэр хоёр ингээ явж байгаа зэрэг үхээд тэгээд ийм үхлийн дараах чад буюу дахин төрөх болон үгүй болох гэсэн юм шүүлтэн дээр очдог байхгүй юу? Тэр шүүлтийг нь Андер Диким гэдэг хүн шүүгч хийдний. Тэгээд тэр шүүлтэн дээр та нар тэр анимыг үзсэн бол угаасаа мэдж байгаа. Дүүг нь алсан залуу нэг хүнийг биш хоёр хүнийг алах хэрэгтэй байхгүй юу? Тэр хүн нь нөгөө өөртөө хамтнаас арсан мөрдөгч байж таардیں۔ Тэрийг мэдсэний дараа тэгээд энэ мөрдөгч нэгэн төгчгсөн учраас дахиж өөхөх боломжгүй. Гэхдээ чи ингээд энэ хүнд асрын хөвдөлт мэдрүүлэх боломжтой шүү гэж Диким хэлдэг байхгүй юу шүүгч нь. Тэнгүүд манай гол дүрийн эмэгтэй үгүй энэ чамайг шалгаж байгаа чи энэ хүнд өвдөлт мэдрүүлэхгүй байсан ч болно чи сайн хүн байх замыг сонгох юм бол чи эргээд хүн болж төрөн чи дүүтэйгээ хизээ нэгэн цагт уулзах боломжтой. Чамайг ингээ буцаага хүн болгоно гэж гуугаад байхад тэр хүн өшөө халтыг сонгодог. Яг тэр үеийн тэр мэдрэмжийг би бүр ерөөсө хизээж үгээр илэрхийлж чаддаг. Үнэхээр мундаг зохиолч бол үгээр илэрхийлж чадах байх. Гэтэ яг тэр мөч ингээд анимын түүхэн, кино урлагийн түүхэн байна гэдэг чи өөрөө гайхамшиг байхгүй. Та гэдэг үзүүл ойлгох нь бүр яг ингээд утгаар эндээ зоож байгаа тэр мөч яг ингээд яг үзэн ядалт тэгээд бах тав хансан мэдрэмж тэгээд харуусал гуниг тэгээд энэ орчлон ертөнцийг үзэн ядах сэтгэл болон өөрийгөө үзэн ядах сэтгэл ер нь ингээд бүх мэдрэмж холилдоод би яг тухайн үед төржсэн мэдрэмжээ ингээд ерөөсөө үгээр илэрхийлж чаддаггүй. Бүр хизээч чадахгүй. Өөр ямар ч хэл дээр бүр хичнээн хүүг хайсан ч гэсэн би яг энэ мэдрэмжийг илэрхийлэх үгийг олж чадахгүй. Тийм учраас үгний чадамж хязгаартай байхгүй. Яг энэ хязгаарыг давж чаддаг юм би кино урлаг аним гэж үздэг. Бүр хин нэгэн хүн юм sublime сцен бүтээхийг хүсэх юм бол тэр хүн чадна. Бүр зүгээр нэг хүн нөгөө Minecraft дотор юм орчлон ертөнцийг бүтээсэн байдаг шүү дээ. Тэр чин өөрөө sublime байхгүй. Бүр гэмээр.
Тэр кино бол гайхамшигтай урлаг. Би яг ном, кино хоёрын аль нь миний амьдралд илүү чухал, би алинд нь илүү дуртай вэ гэдэг асуултанд ерөөсөө хариултыг олж чаддгүй. Яг үгүй би хоёуланд нь үнэхээр их дуртай. Анимд ч дуртай, кинонд ч дуртай, номонд ч дуртай. Би имжичгэн 2 минутын фэйсбүүкийн рилс ч гэсэн дуртай байхгүй. Яа тэгвэл киноны 1 цагийн бүхэл бүтэн 1 цагийн минут секунд болгоныг нь яг мэдэрч чадахгүй шүү дээ. Гэхдээ богинохон рилс дээрээс тухайн хүн тэр зүйлийг бүрэн мэдэрч чаддаг. Баггүй? Юм шиг санагддаг. Тийм болохоор жижигхэн рилс ч ер нь миний хувьд ингээд тархи руу минь ороод нүдийг минь баясгаад сэтгэлийг минь догтлуулж байгаа юм бүхэн үнэхээр утга учиртай байдаг. Би яг алинд нь үнэхээр дуртай гэдгийг хэлж чаддаггүй. Би ном унших дуртай юм болов? Эсвэл өөрөө би ном бичихийг хүсдэг юм болов? Кино үзэх дуртай юм болов? Кино хийхийг хүсдэг л дээ. Аним үзэх дуртай юм болов? Би шүлэг бичих дуртай юм болов? Шүлэг унших дуртай юм болов гэдэг үнэхээр мэддэггүй. Яагаад гэвэл бүгд угаасаа гайхамшигтай шүү дээ. Яаж эндээс аль нэгийг сонгох юм бэ тийм үстэй. Гэтэ би юм ном киноны бичвэрүүд бичдэг байхгүй. Тэрний ер нь дийлэнх кино эзсэн байд юм аа. Яагаад гэвэл кино угаасаа нэг 2-3 цаг үзэл тэгээд ингээд бичдэг. Ном угаасаа амар удаан уншдаг хүн. Тийм болохоор номны талаар бичвэрнийг их ордог. Гэхдээ бичгийг хүсдэг ном амар. Номны сэтгэгдлүүд маш их байдаг. Дээрэс нь би өөрөө нэг хитэн санаан дээр ном бичгийг үнэхээр хүсдэг. Тэгээд өнөөдрийн имчилгээр яг өөрийнхөө илэрхийлэх гэсэн санаануудыг яг бүрэн илэрхийлж чадсан болов гэж гордож байна үгүй ч гэж магадгүй. Гэтэл яг ярихыг хүссэн яг 3 чухал юм аа бол ярьчихсан. Тэгээд энэ хүний асуултанд хариулъя гэж бодож байсан. Ингээ хариулаа бичих гэхээр хитрхи урт болчих гэдсэн. Тэгээд тэнгууд нь за бичлэг хийжээ гэж шийсэн. Тэгээд яг ийм гоё асуулт асуусан хүнд бас баярлалаа. Тэгээд цагийг сайн өнгөрүүлээрээ 27 минутын маш урт бичлэг боллоо. Гэтэ эндээс авах юм их болоосаа их байгаасаа гэж би найдаж байна. Камерны тал дээр яг нүдээр би ингээд камер руугаа яг ихсэж харж камертайгаа илүү харьцаж сураагүй байгаа. Ер нь бол ингээд юм л алсын бараг ширтээд байдаг юм уучлаарай. Тэгээ яваандаа засраад ингэж ярьдаг болох байх гэж найдаж байна. Гэтэ үгүй ч гэж магадгүй. Тэгээ өнөөдөр имжлэг юм байла. Баяртай. Дараа 7 хоног уулзъя.